Бүгдээрээ сайн уу? Өнөөдөр бүгдээрээ яах вэ гэхээр өнөөдөр бүгдээрээ гоё дэлгүүрсээ сайхны том дэлгүүрүүдээр орох шаардлага гараад тэгээд дэлгүүрсээ гэж бодож байна өнөөдөр. Тэгээд тийм учраас гоё хамтдаа дэлгүүрсээ бүтээгдэхүүнүүд нь байдаггүй ингээд яг цойсон бүр лаг гэсэн ганц хоёр ч юм уу тийм бүтээгдэхүүнүүд байгаад байдаг штэ. Тийм учраас яг тиймэрхүү юмнууд цуглуулах шаардлага гараад тэгээд гарах гад нүрээ бодож гин. Ганцаараа ингээд камераараа дэлгүүрсэн гэхээр бол жоохон чич магадгүй юм шиг байх юм. Болж байгаа нүдний болохоор энэ байна. Өнгө нь бүр үнэхээр гоё байгаа. Ялангуяа надад бүр энэ ягаан өнгө нь бүр амар таалагдчихсан. Тэгээ бас нөгөө Milk Touch гэдэг брэнд гэдэг юм л шүү дээ. Тэрний бүтээгдэхүүнүүд байна уу? Байвал бас сонирхон байхгүй бол тэгээд явна гэж. Одоо яг бол гараад яг мартчихна тийм учраас бичээд авчих гэсэн чи би бүр бичсэн байсан юм шүү дээ. Сормосны завуу, маскара, өвшөрхөөр ингээд санаж байгаа дээрээ чаас бичээд авчихдаг байхгүй. Зя одоо уруулаа будаад тэгээд зүүн дотор маань байх юмуд бол ямар ч зураг юм бодог. Микрофон авчих уу яа. Кушнаа олвон заавал шаардлагагүй Монгол байдаг юмнуудыг тэгээд авчиг гэж бодоо. Тэгээд үлдээсэнсэн захиалга байсан. Тэгээд өнөөдөр болохоор дэлгүүрснээ мейкап замгаа бүтээгдэхүүнүүд байгаа нь яг хэрэгтэй цог идэх юм даа. Одоо тэгээд ингээ хамгийн гол хэцүү юм нь ийм том камер бариад гадуур явах нь бол үнэхээр хэцүү. Тэгээд ерөөдөө бол ихтлгүүрийн тэр хавцад очиход л ер нь бүгд ингээ нэг дор бөөндөө бид юм чи би тийш явчих гэж бодоод явж гин. Чи Улаанбаатар ихтлгүүрийн зүүнээс одоо ингээ энийг дагаал бүх дэлгүүрүүд гэж итгэдөө. Эхний дэлгүүр тооны малын Beauty Secret. Энэ салбар чараа тухтай салбар шүү. Яг энэ хоол руу орж ирж үзэж байгаагүй. Глоу юм бас юм. Консультер үзэж бодож байна. Нэгдэлтэй юм бүр цагаан бүгдээ. Нэгдэлтэй болохоор юм. Нэлийн ягаа юм бэ? Би нэг амар цагаан учраас Монгол хотуудын нүдэнд бол хэтэрхий загаад байгаа гэж бодож байна. Жохон амраад гоё мочи тэгж байгаа цааш юм аа. Гүнийг жоохон амтгай. Миний уртцагчтайгаас нь авчи. Тийм угаасаа ганц өнгө авсан тий. За одоо бүгдээрээ coast руу явах. Фонтан дээр гэсэн. Гарч ирээд алхаа явсан чинь өлсчлөө. Улаан шатаар гараад
юм байт юм байна. Би нэг бас солонгос тэгэлж энд байсан байна. Эдний шин төсөлт нь. Юмнуудаа бол авчихсан. Тэгээд би бол сая ингээд 4:30 гэхэд юмнуудаа аваад ирнэ бол дууссан байхгүй юу. Тэгээд сая нөгөө нэг машины газар тавихтаа нэг ахта миний машин урталт хааж тавьсан ахтагаа ярьсан байсан ч яг тэр алт гэсэн чи 5:30 хүртэл яг уу би 5:30 гэж гаднаа хаагаа тавьчих уу гэнэ. За тэг би баг 5:30 хүртэл явчих байх гэж удаад тэгсэн чи 4:30 гээд дуусчваа. Тэгээд нэг цаг нөгөө хаа хүлээлээ. Одоо нэгэнд ярьсан юм чи ингээд тэгээд цаг айгүй үнэнчээр тэр ахыг хүлээж байгаа сая л гарчлаа. Цүнх дүүрэн худалдан авалт гэлээ. Сая тэгтээ гадаа явна гэж нэрээ камераар бичнэ гэж нэрээ үнэхээр хулхны юм болсон. Oh baby, to get fast on to reset here, to follow the sun. She may not make some songs. За өнөөдрийн дэлгүүр хэсэлтээр өдрөө юу авсныг харцгаая. За энэ нуутан дотор нь хийгдгээ бас гоё зуртай гаргаж ирээ. Нуутан дотор нь хийгдэх бэжрээ. Үнэхээр үзсэн ба. За хамгийн ихнийх нь болохоор за энэ болохоор Улаанбаатар дэлгүүрээс бүгдээ хамгийн эхлээд очивсан шүү дээ. Тэгээд ер нь бол би угаасаа өмнө үзсэн байсан яг өөртөө номер гэсэн тааруулаад бодож үзсэн байсан байхгүй. Тэгээд тийм учраас шууд очиод за энэ аяг л авсан байгаа. За энэ болохоор энэ foundation авсан байна. Их хөвшөлт TikTok-оос л үзэл яг өөрийнхөө өнгөнд барыг тааруулчихна. Тэгэл өөрийнхөө юунд тааруулчихна ам штий. Ийм бас өнөртэй усны юм жижиг хөлбөрийг өгсөн байна. Энэ бол их амар юм ялан өнөр болохоор надад бол их тохирох байгаа. Чи юм ийм линз авсан. Линз мөнгөдөөс ийм хар саарал өнгийн линз авсан. Шууд зүүж үзье. Би ер нь хар саарал өнгөндөөс айгу дуртай юм байл шүү дээ. Ингээд тэ миний нүд бол нэг иймэрхүү өнгөтэй байхгүй юу? Бор өнгөтэй. Мэдэгдэж байна уу? Гоё юм шүү дээ. Таалагдж байна. Яг нэг юм хар хүрээтэй тэгээд тийм хар сарал үгийн линз үг аягүй гоё харагддаг. За дараа нь болохоор нөгөө юу Көөсөс ороод бүр ингээд амар санаандгүй байдлаар бүр амар баярлцсан уу. Тийм тохиолдол гарчихсан. Тэр нь болохоор нөгөө уруулын үргэлжлэгч. Энэ нүгээс амар утгатай байхгүй гэдэг энэ үг. Энэ үг нь 3 номер нь баггүй юу энэ. Дуусаад өрсөлдөө ухаад тийм ээ.
ийм гоё хүрээлэгч байдаг байгаа. Тэгээд энээсээ авсан. За тэгээд эднэр бол угаасаа ингээ бүгд юуных манай студийнх тийм учраас ингээд хадгалчихъя. Дараа нь болохоор энэ юунаас Cloud9 ороод Mute гэд брендийн сормосны бодог авсан маа. Тэгээд энэ брэнд болохоор угаасаа би бүр мейкап сонирхож эхэлж байгаа үедээ л бүр 4-5 жилийн өмнө л яг Instagram-аар дагдаг байсан энэ брендийн үүсгэн байгуулагчийг. Тэгээд энэ үүсгэн байгуулагч нь болохоор өөрөө тэр үед бол бүр брэндг байсан заяа. Тэгээд намайг дагаад хийснээс хойш 1 жил мөлийн дараа жилүүд брэндтэй болчихсон. Тэгээ нөгөө хамгийн гол нь дандаа юм нөгөө сормосны эмчилгээ хийдэг. Амар гоё сормостой. Тэгээ сормос нь бүр амар гоё ингээд тэрвэгээд амар гоё боддог. Тэгээ тэрэн дээрээ ингээд суурлаад яг энэ брэндийг гаргасан байдаг аахгүй юу. Тэгээд тийм учраас ер нь бол яг сормосаараа дагнсан төрлийн хүн байсан. Тийм болохоор энэ бодог нь бол гоё байх. Яг тэр сормосондоо зориулагдсан өөрөө хүн мэдж байгаа учраас гэж бодож байна. Тэгээд ийм сормосны бодог авсан. Энэ яг гэхдээ хар өнгөнд дууссан байсан юм бор өнгөтэйг авчихсан байгаа. Хамгийн гол нь би өөрөө сормостойгоо учраас бодож болохгүй байгаа даа. Энэ болохоор мэдээч юм саа авсан байгаа нүдний саа. Энийг болохоор нүдний саа авсан. За одоо та бүхэн ингээд харах юм бол хардаа. Вау. Pretty cool. Багийн маань makeup artist энэ саанд айгуу дуртай гэсэн. Тэгээ бүр өөрийнхөө шилдэг 5 бүтээгдэхүүнүүдийг бүр нэгээр сонгочихсон. Тэгээ тийм болохоор энийг бас авч үзье те. Бодлолтондоо ашиглая гэж бодоод охтуудаа гоё бодгаар бодъё те. Яг те makeup artist-ууд солонгост яг ямар бодгаар бодож ин те. Тэр болгоноор нь одоо юу яаж болсон. Өнөөдөр бүгдээрээ гоё дэлгүүр хэслээ хамт тэтээ үнэхээр камераар бичих гэж бол хичээсэн. Тэтээ цаараа бас хайлтал бичсэн. Монголтойгоо дэлгүүрүүдийн хамтдаа гоё хийслээ. Дараанаас гоё ингэж хийсэн. Яг ер нь бол ингээ гоё дэлгүүр хийсэн бичлэг хийлс гоё юм те. Тийм болохоор дараанаас та нар бас гоё яана. Гоё яана үзмээр яана гоё ингээ дэлгүүр хийсэд гоё бүтээгдэхүүнүүд сонгоод амар яана гэж дэмжих юм бол бас дахиад ингээ гоё өөрчлөлт хий. Тэгээд бичлэг маань таалагдсан гэж найдаж байна. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Бай бай.